Нэрийн нуудлан сонсогч хоосон суудал гинэ. За. Намайг 10 настай байхад аав минь биднийг орхисон. Тэр үед юу болж байгааг би бүрэн ойлгоогүй. Зүгээр л нэг өдөр аав гэрээс гарсан, тэгээд буцаж ирээгүй. Ээж бит хоёулаа дуугүй байлаа. Ээжийн нүүрэнд гуниг тодорч хоосон өрөөнд зөвхөн цагийн зүйл хөдөлж байсныг санддаг юм. Аавыг анх яваад удаагүй байхад би түүнийг буцаад ирнэ гэж итгэж байлаа. Шүн бүр өрөөнийхөө цонхон дээр сууж хаалга онгоох дууг сонсоод гүүж гардаг байсан. Гэвч хаалга онгоох бүрт ирдэг хүн аав биш байсан. Жилийн дараа би нэг зүйл олж мэдлээ. Аав маань өөр хүнтэй суусан байжээ. Тэр хүнтэйгээ шинэ гэр бүл зохиож бүр охинтой болсон гэсэн. Ээж маань үүнийг надад зөөлхөн тайлбарласан ч би түүнийг сонсохыг ч хүсээгүй. Аав өөр хүүхдтэй болсон гинэ. Тэгвэл би юу болж байна? Аавд хамаагүй гэж юу гэж өөрөөсөө байнга асуудаг болсон. Одоо би 18 настай. Аавыг орсноос хойш 8 жил өнгөрсөн ч тэр орон зай хоосон хിവэрэ. Ялангуяа шинэ жил төрсөн өдөр эсвэл сургуулийн баярын үеэр бусад хүүхдүүд аавтайгаа ирэхийг хараад хоосон ширээнээ суудлыг харах хамгийн хүнд байдаг. Би аавтайгаа хаяа уулздаг. Гэхдээ тэр уулзалтууд богинохон хөндөй байдаг. Түүний нүдэнд баяр баясгалангийн оронд хүлцэнгүй байдал харагддаг ч уучлаарай гэсэн үгийг би хизээж сонсоогүй. Ээж маань аавтайгаа ойр бай гэж байнга хэлдэг. Энэ үгийг сонсоод ээжигээ их өрөвддөг л дөө. Би аавынхаа шинэ гэр бүлийг хүлээн зөвшөөрөх гэж оролдоогүй. Хүлээн зөвшөөрөх төдийд ээжийнхээ өмнө гин хийсэн мэт санагдах болохоор надад хамгийн хүнд нь өөрийгөө буруутгах үе байсан. Надад ямар нэгэн дутагдал байснаас аав явсан юм болов? Би төрсөн болохоор аав ээжийг хаяад явсан юм болов гэж бодож уйлдаг байлаа. Одоо би аавдаа уурлахгүй байхыг хичээж байгаа. Гэхдээ зүрхэнд үргэлж нэг зүйл дутуу мэт санагддаг. Түүнийг уучлахыг хүссэн ч тэр өөрөө хизээж харамсаж байгаагүй мэдсэн болохоор уучлахад улам л хэцүү болдог юм. Гэхдээ түүний үлдээсэн хоосон суудал надад маш их зүйлийг ойлгуулсан. Энэ суудал намайг ямар нэг юмд хүлээж гомдох бус, байгаа бүхний хайрлаж талархах хэрэгтэйг сануулсан. Аавыг авснаар миний дотор гүн шарах үүссэн ч тэр шарах миний амьдралыг илүү ухаалаг болгоход тусалсан юм. Одоо би өөрт үлдсэн хүмүүсээ илүү хайрлаж сурчээ. Ээжийнхээ инээд, найз нарынхаа түшиг, амьдралынхаа жижиг аз жаргалыг илүү их мэдэрч үнэлэхийг хичээдэг болсон. Би тэр хоосон суудлыг гомдлын тэмдэг биш, харин миний өсөж ухаадсан замналын нэг хэсэг гэж хардаг болсон. Аав минь намайг орхисон ч би өөрийнхөө ирээдүг орхихгүй. Найз охинтойгоо суугаад хөөрхөн хүүхдүүдтэй болж сайн аав, сайн нөхөр болно гэж бодож байна да.